Монгол өртөө нэвтрүүлгийн дараагийн дугаар бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаартаа бид нар Монгол улсын соёлын говь зүтгэлтэн жав эр жаргалахыг урьсан байна. Ингээд энэ урилгыг хүлээж авч энэ нэвтрүүлэгт маань ирсэнд баярлалаа танд. За баярлалаа. Тэгээ би одоо тантай өнөөдөр юу ярих гэдэг гэхээр их хэлний дархлааны тухай ярьдığım үг гэж бодод. Монгол хэл гэдэг бид нар одоо бие биентэйг ойлголцоо болчих. Их өрөвдмөр болчих. Байгальтай их хайрг болчих. Бид одоо байгаль руугаа их тэмүүлдэг. Ингээд байгаль руугаа их тэмүүлээд ирэхээр хүн өөрөөрөө их өрөвдмөр юм даа гэж боддогдохоор энэ тухай. Тэгэхээр би танаас өөрөөс ч асуух гэдэг л да. Одоо үндэстэн оршихуйг бол та юу хэлэх вэ? Би одоо газар л гэж хэлдэг. Оршихуй нь ерөөсөн 3 жил байгаа шүү дээ. Газар шороо, цус, эхэл нь оюун санаа зохион барьж байдаг. Цус нь бие махбод физик үе зохион барьж байдаг. Газар нь аж төрлийн авч явж байдаг. Энэ л гурийн байгаа шүү дээ. Одоо тэрнээс одоо эдийн засгийн үзүүлэлт, улс төрийн үзүүлэлт юм огт байхгүй шүү дээ. Зүгээр тарихуугаас самуул юм л таа юм гэдэг. Эсвэл үндсэн гурийн юм маань тэрний нэг хамгийн чухал таны хөндөх гэдэг байгаа чинь өнөөдөр би Монгол язгуур аюулгүй сайхан Монголын тухай ярих гэдэг гэж ойлголоо л да. Тэгээд таараа. Чихнүү чимэг болсон аюулгүй сайхан монгол хэл гэж. Бид нар одоо энэ аюулгүй сайхан монгол хэлээрээ ярьж чадж байна уу? Чадж байгаа шүү дээ. Аюулгүй сайхан бүх төвшөнд анги таврахын бүх төвшөнд хөдөө гадаа хот хүрээгүй бүгдээр л хэлээр л ярьцгааж байна. Чи тав дээр ч ярьж л шүү дээ. Чадчихлаа. Тий. 21 аймгаа бүтэн тойрж үзчихээд би дараа нь дэлхийг тойръя гэж. Тэгээ би сая хамгийн сүүлд Уус аймгийн Харихраа түргний улс дээр очичход энэ сайхан Монгол нутгаас би одоо юугаа хийж би гадагшаа явна гэж. Энд цүл байна уу байна? Илс байна уу байна? Далаа байна уу байна? Сардаг байна уу байна? Мөнх цаст байна уу байна? Ийм сайхан Монгол орн тоо байна уу байна? Бүх юм байна. Яварг байна уу байна? Олхай байна уу байна? Таг байна уу байна? Тэг байна уу байна? Богч байна уу байна гэх юм явчихна шүү дээ, тийм ээ. За. Тэгэхээр энэ их сайхан их нутгийг бидэрт одоо ингээ үлдээсэн одоо тэр өвдөөцсөн тэр сайхан жин зөрөг байна. Энийг одоо хойч үедээ яаж үлдээх вэ? Өр хүүхэд маань эндээс арай жахан халираад байгаа юм шиг одоо. Өшөө нэг юм хийсвэр бодолтой тэд нар гойгоо бодсон юм ад энэ их нанди юм хаяад гээгээд явчих юм биш байгаа даа. Юу хийх ёстой? Ерөөсөө ингээд энэ одоо энэ талаар нэг ийм тийм гээд яриад хотггүй л ерөөсөө. Ерөөсөө Монголын энэ гадны цустай Монгол цустай манай одоо яруу найрч хэлсэн шүү дээ. Манай цустай хүний цустай хүмүүс гэж тийм ээ. Манай цустай хүний цустай хүмүүс дээрээс нь Америкаас хүчтэй болж байгаа арчлын бодлого урд түвшинж хүчтэй болж байгаа зөөлөн хүчний бодлол ерөөсөнгөө монголчуудыг бол одоо нэгсэндээ дайнгүйгээр байлдахгүйгээр устгах одоо ийм том юу гэдгийг энэ том цүлгэн рүү орчихлоо шүү дээ манайх тий. Тэгээ энэ дээр одоо манайх одоо гүн хаан эрдэмтдийн тий одоо тэгээ тестчүүл тохиолдлыг судлах хэрэгтэй байх л да нэг талаар. Хоёрдугаар хадын засвар хажуулагцсан халуунаас зохиорхий гэдэг чинь одоо бодоод байхад өвдөц маань их зүүнтэй Монгол нутгаа нь хоёр их гүрний хоёр актер гүрний дунд хавжуулагдсан Монгол нутгаа хэлээд байж л дээ. Тий.
Тэгэхээр энэ дээр тань шиг ингээд үр хөвгтэйгээ төлөө хүмүүхэн санаа зовоод өвчүүнийхээ цаана улаанзлаа хадгалаад хээр талынхан дээр одоо эсхив гэрүүдээ ингэдэг цаанаа бас буулгаж хадгалаад үр хөвгттэй тэр аюулгүй сайхан монгол хэл их хэлний одоо тэр оршин зохицолгын тэр гайхамшигыг мэдрүүлж идэг байвал одоо тэгээд Монгол улс мандан бадарна гэж боддгийг шүү дээ. Монгол улс мандан бадрах бидний их хэлээ хэрүүл Монголоо авах шүүх бол ерөөсөө ганцгүй Монгол хүмүүр тэр дундаа эцэг хүмүүр улс орон айл гэрийг авч явдаг эцэг хүн бол одоо онцгой үүрэг оролттой үндэснийхээ соёлын хувь заяаг зохион барьдаг улс учраас тэгээд тэрийг одоо оршихын утгаар гэж уйж өгдөг гол одоо тийм том нарийн бөгөөд том бодол ширхүүний чэйжиншлийн чэйжний одоо чэйжин дотор л явдаг байна л да. Харамсалтай манай орчин үеийн эцэг эхчүүд, Монгол ээжүүд, Монгол аавууд одоо үүрэг хариуцлага мэдхэ байсан. Энэ шилжилтийн орон зайг шоглоом дөртөөд их муухай болсон. Тэрнээс болоод үр хүүхэд их хохирчна. Хөг тэнгэрийн үр сад шүү гэдэг юм аа ингээд үгнээс үгний хооронд цээжнээс цээжинд үлдээч. Гэтэл биднийг одоо тэр их өв дээдсийн сургаал тэр их юмыг бид нар одоо тээж авч чадчихэв үгүй. 10 сая монголчууд гэдэг бас одоо 15-20 сая монголчууд байдаг гэж ярьдаг юм билээ. Тэдгээр монголчуудын өмнө одоо их өчүүхэн хэсэг нь одоо гал болгон дээр том өргөд байж байгаа. Монгол соёл Монгол хүнийг үзэх гэж гадныхан төсөөлөд ирэх нь ихсэж байна. Тэр Монгол хүнд хамгийн түрүүн бодвол одоо Монгол хүмүүс Монгол хүмүүстэй тэр хязгааргүй хаяа шарахгүй шархаггүй тэр өргөн тал нутагт л хардаг л да. Монголын талыг үзье гэдэг чинь гэж ирж байгаа хүмүүс Монгол хүний сэтгэлийг мэдрэл гэж ирж байгаа болсон шүү дээ. Тэр дөө тал бол Монгол хүний гэр орон юм. Халимын их соёныг эрүүлэгч хялгунаарч эринжин хар даваг тамад тэр хүний хэлсэн үг. Монгол хүнд бол гэр орон гэж байгаагүй. Тэдэнд морс хүлд хаан гурал байсан. Монголчууд морин дээр төрж морин дээр өснө төрнөж морин дээр насэлдэг хинтэйч зүрлэшгүй хинтэйч арцуулшгүй тийм арс тийм болохоор дэлхийн мэдээг түүх болгон хувиргадаг юм аа гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэ юу хэлээд байна вэ гэхээр Монгол соёл Монгол хүн Монгол нутаг гурван тухай хэлээд байна гэсэн үг л дээ. Энэ чинь Монголын дээд үсэг хөлөгдлийн суур гурван хөл нь баггүй. Монгол соёл, Монгол нутагч. Тэгээ гурван хөл энэ гурван одоо гайхамшигт энэ гурван зүй тогтлын гайхамшигт нууцыг нүдээр харах гэж бээр мэдрэх гэж хүмүүс ирдэг байх л да. Би бол тэгэж боддгийг. Гэхдээ энийг бол олон мундаг улсууд газар зүйчид
хүн судлаа антрополог, хүн судлалынхан, угсаатан судлалынхан бол их нарийн ширийн ярих байх. Би их актер бүдүүн томор ирж штэ ер нь. Гомлёв яасан гинэ? Гомлёвыг хэлцүү гэдэг штэ. Би монголчуудыг өрөвдөхгүй. Өмөрөхгүй. Тэд нар нэг хүнээр өмөрүүлээд ах тийм ард хүн биш гэж. Энэний цаана их том юм байгаад байгаа шиг юм л та. Тэнд одоо тэр их анзаарэгдэж байгаа байлгүй. Яг үгүй юу үндэстэн тэжээвэр болно гэж нэг амар юм биш үү? Норвегийн чи тэжээвэр мэжээвэр гэдэг үйл өгсөн байл үү те. Манайхад тэжээвэр болчихгүй. Тэжээвэр тэгээд ийм одоо энэ хол заяа маяа гэдэг нэг ярьсаар гад бүгдээрээ уул рууч бүгдээр ингэн авчиж байгаа юм уу? Тэгэхээр уланд байдаг улсууд гэж одоо ямар улсууд байх вэ тийм ээ? Намайг ваагахад доод төв хүмүүс гэж ярьдаг байлаа шүү дээ. Бид нар дунд төв улсууд тийм учраас гидсээр өвсөлдөг. Дээд төв улсууд хөлзөөгөөрэй. Доотлын улсууд бүсээ хөлөөрөө өвсөлдөг гэж. Тэгээд тэр бол монхрол биш. Одоо бодож байхад доотлын төв улсууд хөлөөрөө бүсээ өвсөлдөг гэж бодохоор би бодож байна л да. Одоо зөв гүн хандлаар их зөв философи гэж дээ гэж. Нэр хөлийн тушчул Мариохгүй цогчоод байдаг шиг хүн цогчих байтгаа шууд ингээд нэг үсрэл унчих байлгүй тийм ээ. Тэгэхээр тэр уулаг гэдэг доод твэд бүгдээр очихын тулд доод твийн тэр одоо амьдрал дасан зогсцоод тэр аимшигтай хувьцааг амтлахгүй тулд бүгдээрээ тэгээд энэ дундын орон зайдаа энэ завсрын ертөнцид Бурхны шашны ном нянгийн чуулган гэж ярьдаг юм да. Одоо шинжлэх ухааны ном нянгийн чуулган. Нянгийн чуулган гэдэг энэ тэнгэр асуурын доод газар хэл хоёрын дундх ертөнцид амьдрна гэдэг бол бас их гочир утгатай их нарийн олон зүйлийн бодох хэрэгтэй юм шиг байна л да. Монгол хүн гэдэг бол ерөөсөө л би бодгийг тэнгэр газар хоёрын ерөөсөө оюун санааны амьд холбоос гэж боддог байхгүй. Одоо ч гэсэн өдөө орон нутагт тэнгэр дуурахад би монгол хүн байна гэж хашгирдаг зангуулчийн учиртай шүү дээ. Би монгол хүн байх шүү намайг нэрэгчвэ гэсэн утгаар л тийм хашгирдаг дом байна. Тэр манай нэг тэнгэртэйгээ уулздаг тэр ард түмний дотоод үлэг тэр суу ухаан тэр онх сэтгэлийн мэдрэмж гэдэг юм ингээд багсаад юм уу алгуулад үлэг дэлхийн улс үндэстний 3-4 шашны өмнөөс тайлбарлана. Зарим шинжлэх ухааны үүднээс тайлбарлана. Зарим нь хар зүүн сонгогоо үүднээс тайлбарлана юм чиг харьцангуй шүү дээ. Тэгэхээр манайх чинь тэнгэр ухаан Чингисийн сургаал тэнгэризм энэ төргээд бас өөрийнхөө үзэл бодол итгэл үнэмшлээр л тайлбарлаж байгаа. Тэнгүүд ингээд хүн болгон ингээд Чингис хааны сургаалд байгаа шүү дээ. Хүмүүс тэгж тайлбарлах нь зөв тий. Тэр хүнийг ерөөсө буруутгах болохгүй. Энэ олон шашныг зэрэгсүүлж оршдог шиг. Шашингууд радист үзэлтэй хүн дээр шашингийн өөрийнхөө тэр одоо дотоод үзэл бодлороо тайлбарлана. Зүүн совингороо зарим тайлбарлана. Зарим нь шашныхаа номлолынхаа хүрээнд тайлбарлана. Зарим эрдэмтэд мэрэгдэн шинжлэх ухаанч одоо байр сууриас тайлбарлана үстэй тий. Гэхдээ энэ бүхнийг бол бас эцээст одоо цаад утгасан нь одоо бүх шашин дээр нэг юм байдаг үстэй тийм ээ одоо хүмүүс залуучууд эрдэмтэд яриад байдаг үстэй. Бүх шашинд ерөөсөө л буян хийх, сайн сайхан амьдрах тийм ээ. Хүнийг сайн хүн болж төлөвшөг бусыг хайрлан энерх гэд бүх шашинд заагаа сургачихсан байдаг. Зүгээр тэр гэгэрх арга хэрэгсэл арга зам нь өөр байдаг.
бүгдээр хамгийн гол нэг л зөвл юм ойлгочих хэрэгтэй байхгүй. Тийм ээ? Бид тэр одоо тийм ээ тэн тэнгэр мөнгө тэнгэр бий те. Мөнгө тэнгэрийн зарлиг рүү тэнгэр бид нар явна. Ийм байл бид тэр мөнгө тэнгэрийн одоо мөнгө тэнгэр бидний сонсон ийм байл мөнгө тэнгэр биднийг ивэн гэл дотоод ухамсараараа ойлгочихдол. Тэрнээс хүм болгон адилгүй шүү дээ. Чи тэр шалгондоо үзтээ тийм ээ. Нуус товчон дэр байдаг шүү дээ. Тэр түнхлэг горхны иргэн толгой ширж усан учраас эзлэхэд их амар юм байна. Шалбар юм байна. Хөлн толгой болчихсон. Толгой одоохоор толгойн хөлн болчихсон. Ийм учраас их хурдан эзлэх юм байна гэдэг хурдан эзэлчихдэг үстэй. Тий. Тийм учраас одоо хүм болгон яг одоо бүр юм сайхан илдэгээр зөвөр тайлбарлахад бол хүн болгонд юм адил байх ёсгүй л дээ. Хүн болгон гэж хэлэх юм бол аюул тэгээ мөхөл байх л да. Тэгээд яг бидний үед ч одоо нэг монголчуудын ухаан тэр юм уу? Нөх нуршаад ахгүй. Хоёр хөөгээр одоо нэг зүр цэцүүгээр бидний хүмүүжүүлчих. Нөгөө зүр цэцүүгээр одоо хүүхдүүдэд хүмүүжүүлэх гэхээр тэрийг ойлгохгүй. Тэгэхээр энд яг одоо хүүхдээ ойлгохгүй юм биш. Энэ 3-4 алдаа бай. Одоо үлгэрийн төрөөсөө хэвлэж гаргаад байгаа зү тий. Эдгэрч монголчуудын хамгийн том оюуны соёл нь ам бэлгээр дамжиж явахдаг хүчтэй байсан байхгүй. Маш хүчтэй. Одоо амаар хэлж өгөхөд хүн итгэл үнэмшилтэй өөр хоочтой хэлж өгөх тийм ээ. Чи тэр номноос уншиж яриг бол бас нөгөөр. Нэг юм байна. Нөгөө талаар юу вэ? Одоо нэг зүрх зүгээ ойлгохгүй ихэнх нь ойлгохгүй одоо байныг бол үгүй бах. Үнэхээр ойлгохгүй хүмүүс их муу багш нартай хүмүүс байна. Багш нар юм заахгүй байна. Зүрх зүгүүд одоо тийм гүн ухаан айхт толгой ирүүлсэн юм байхгүй л дээ. Тэгтээ манайх нэг юмыг хольж сольж гутгаад идэг. Зүрх хэлцүг онч 3 чинь ондоо юм байхгүй. Ондоо төрөл зүйл, ондоо урсгал, ард яман зохиолын шал одоо бэлэг зөө шал өөр төрлүүд байхгүй. Хүмүүст энийг жоохон хольж гутгаад ингээд яваад байт юм л да. Одоо бэлэглүү ус онч гэдэг чинь одоо бэлэглүү байхгүй. Бэлэглүү гэдэг чинь одоо онч ус афризмууд тийм ээ. Зүрх гэдэг бол одоо аливааг одоо хэлээд байгаа ч тийм. Маш энгийн юм нөгөө юмтай зүйрлэж хүнд одоо ухаарл оюуны тийм нэг юу бяд өгсөн тийм үг гэдэг. Хэлцүү гэдэг бол одоо бүр нарийн илүү гүн ухаан руу орчин. Тийм ээ. Номон дээр ингээ гаргачих нь бас их муу юм байд юм байна. Тэгэхээр нэг амаар хэлж явдаг боломжтой гэдэг юм чинь тасарч гарч байна. Номон дээрээс нэг сэргээж хүүхэд харах эцэг их өмөөмэгээс сонсох чихээр сонсож нэг авах номноос нүдэр толдож нэг авах юм тэнгэр газар шиг ялгаа гарчихна л да. Тийм. Тэгээ ихний дархлаа гэж. Монгол хэл бол одоо үндэсний оюун санааны өв гэж үзвэл одоо Монголын ард түмэн тамаатай. Үндэсний эхлэлний дархлаа гэж яригдж байвал төр тамаатай зүйл. Ердөө л тэр яг хэл үндэсний дархлаа гэдэг банк семинар ярилцлага янз бүрийн хэлцүүлгүүд явж байна л да. Сая бид нар бас хамбагдад очиод өмнөд очиж бас хэл үндэсний дархлаа гэдэг бас жижиг хэлцүүлэг хийж ирсэн. Тий. Хаасайг бол монгол хүн бүхэн ярьж байна, сэтгэл зовниж байна. Гэтэ яг одоо үндэсний дархлаа тогтоохын тулд хэлнийхээ одоо халдшгүй дархан байдлыг хадгалахын тулд тийм нэг тунхагч гэдэг юм уу тийм ээ? Эсвэл одоо нэг тийм хөдөлмөрч гэдэг юм уу үе шаталтай хэрэгжүүлэх. Тийм юм могт байхгүй байна л да. Тэгэхээр 10,000 хуралдаад тийм тодорхой тийм стратегийн тодорхой үе шаталтай юм байхгүй бол
10,000 100,000 хэлцүүлгээд 10,000 хуралдаад нэмэр байхгүй шүү дээ. Одоо дэлхийн бүх улс үндэстэн ялангуяа том үндэстэнүүд их тод мэдрэгддэг шүү дээ. Би Япон хүн те. Би Америк хүн, би Орос хүн. Би хятад хүн учраас юм байж гэдэг юм уу тийм ээ. Тэр шиг юм би Монгол хүн учраас юм шүү дээ гэдэг тийм гоё эхлээр нь дамжуулсан тийм үү. Омогшол интрусыг одоо нөө контент хөгжүүлнэ гэдэг шиг энэ төр засаг энэ боловсролын яам энэ хөгжүүлж өгөх хэрэгтэй л дээ. Тэгэхгүй бол энэ чинь нэг ингэж яриад байл нэг хоосон тунхаглаад тийм дээ. Лоодсон юм удлаа юмар. Дээрүүд бол яадаг байсан. Цэвэр их монголжууд хүмүүс нэ эхлээр их ярьдаг байх үед. Эхлээр одоо гэж яахад одоо энэ төгсч ирсэн нөхдөөч нөгөө тэр төгс орныхаа хэлийг гутгаалдал голдоо тийм ээ. Орс хэлийг гутгалдаал ингээл ярьдаг байл шүү дээ. Тэр чинь нэг манай хэл муутай нар түмэнд бол модны харагддаг ч юм уу те. Хэлийг гутгаж ярьсан хүн их өндөр боловсралтай эрдэмтэй хүн энтер гэж үнэлэгддэг тийм үг байлаа шүү дээ те. А одоо бол хэл гутгаж ярьсан хүнийг бол бас цаг өөр болж шүү. Нэг золбон сэтгхүйтэй хулгайчлал гэж ярьж шүү дээ одоо. Тийм шүү дээ. Тий. Нэг харанхуй гудамж хагарсан цонх нэг бараан лима биччихээвэл тэр нэг гоё юм шиг санагддаг. Нөгөө нэг яг сайхан яруу тунгалаг монгол хэлээ байхгүй. Эднэр их цөөх үгэнд бичиж байгаа байхгүй юу. Тийм учраас нэг хэлний 10,000 хуваасны нэгдэл бичиж байгаа болохоос нэг юм хэлний хувь заяа нөлөөлөд байхаар үзэгдэл бишэлтэй. Бид нэр утга цохол эзэнх мөн чанараар нь явуулдаг бол одоо залуучууд их муушх хэрэгтэй. Хэлийг одоо хэлнийхээ санг одоо монгол үгээ их байжуулах хэрэгтэй юм шиг байна тий. Амьдралын утга учир нэг тийм дотоо маягийн үнэт зүйлс байна да тийм ээ. Амьдралын утга учирыг маань илэрхийлдэг монгол хүн гэдэг нэг тийм нэг багтал бусдаас нэг ялгарах бусад дэлхийн улс үндэснээс ялгарх нэг нандин зүйлс байна да. Монгол хүн гэдгийг ялгаж өгч байгаа. Тэгэхээр тийм юмнаас тал нутагт төрсэн хүмүүс уйдна гэж юу уйдахгүй шүү дээ тийм ээ. Монгол өртөө нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Энэ удаагийн дугаарт маань соёлын гавь зүтгэлтэн яруу найрагч Авгүржин баяр жаргал оролцлоо гэж ирэх махта гэлалаа. Тэгэхээр та бүхэн бас өв соёлоо гэж өв соёлын хандалаар сэтгэл зүйн өв соёлоо гэж дэлгэрүүл сэргэн дэлгэрүүлэх энэ гайхамшигт үеэлд бас гар оролцоод буян хурааж та бүхэндээ бас баярлалаа. За гэлалаа.